За өнөөдөр бас их хоёр сонирхолтой туршилт байгаа. Тэр нь юу гэхээр нэг нь бол одоо энэ солонго яагаад гардгийг тэр усны нэвчих үзэгдэл гэсэн үү? Усны нэвчих үзэгдэл гэдэг. Нөгөөх нь цахилгаан цэник. Цахилгаан ижил цэник. Ижил цэник төлөвлөлтөд үзэгдэл. Айдын төрүүлж хэлээ. За би эхлээд нэвчих үзэгдэл харсан. Хонгор зултай. За эрдэм төгс дунд сургуулийн хүүхдүүд одоо ирж байгаа төсөл хийх. Зургаар ингэ сурагчид байгаа. Хонгор зул манай нөгөө сурагч маань инч нараа. За эхлэе. За энэ нэвчих үзэгдэл гэдэг бол бомбсны хоорондоо бис нь бомбсоос бүрддэг. Тэгээд бомбс нь өөр хоорондын тодорхой хэмжээний зайтай байдаг. Харин тэр зайгаар нь урсгалын шин чанараа ашиглаж урсдаг. Харин тэгээд тэр чанарыг ашиглаж бид туршилт хийж үзвэл. За. Өнгө оруулсан шингэн багш шүү тий. Тийм өнгөр тусдал. Тэгэхээр энэ одоо цаасанд нэвчж байгааг харуулж байна тий. Ами 500 өргөө. За өнгөтэй. Би тэгээ яах ёстой вэ? Удаан хугацаанд туршилт үргэлжлэх болов яах бол энэ нэвчээл яваад байна тий. Тийм ээ. Энэ туршилтын үр дүн нэг цагаар харах боломжтой. Үгүй тийм үү? Тэгэхээр хоёулаа тавьд орчих ёстой юм байна. Ингээд нэвчээл яваад ах уу? Тийм нэвчээд эхлээд дээшээгээ яг энэ зэгт очих хүртлээр ус урсгалын шин чанараа ашиглаж бас нэвчих үзэгдлээр норж явсан байгаа. Харин доошоо урсгахдаа бол дэлхийн татвар хүч дараасан татна. Бас ус урсгалын шин чанараар урсна. Бөмбөс хоорондын зайгаар ус урсдаг. Тэгэхээр энэ одоо бөмбөс хоорондын зайгаар нэвчээ яваад байна гэж ойлгож болох уу? Болно. Бөмбөс бол гэдэг маань юу вэ? цаас нь Бомбс гэдэг нь бие дотор байдаг одоо жижиг бие гэж хэлж байна. Бие болгон бомбсоос бүрддэг юм. Бас хоорондоо тодорхой хэмжээний зайтай. бөмбөс чинь гэхдээ заавал амьд организмыг ярьж байгаа хэрэг биш шүү дээ тийм ээ. Одоо ангир зүйлчсэн. За ани хөтөр орох уу? Одоо юу арай тайлбарлах юм байна л да. Юу энэ жингийн дартаас холбоотой байгаа. Энэ их хэмжээний ус бол байгаа. Тэгээд энэ голын савнд ус байхгүй шалтгаан нь нэгдүгээрт өнгө өсгөн гэсэн тийм үү? Хоёрдугаарт эндээс жингийн даралтаар дарж өгч байгаа. Тэгээд дарснаар байгаад ижил төвшөнд очиж жингийн даралт болмаар үйлчлэгээ барьж ижил төвшөнд очсон дараа ус урсгах байх гэсэн үг. Байж байгаа. Тэгэхээр одоо жингийн даралт өөрөөр хэлбэл шингэн ийшээ чинь нэвчээр тодорхой хэмжээний жинтэй болчихно. Жин нэмэгдэнэ гэсэн үг тийм ээ. Тэгэхээр тэр жин нь энэ одоо бөмбөс дээр даралт өгч юм гэсэн үг үү? Тийм даралт өгөөд доошоо урсж байгаа. Даралт өгөөд энэ доошоо урсаад байгаа юм байна шүү дээ тий. Жингийн даралт нь байхгүй болохоор яг нэлээ. Ус урсгаа байсан. Байхгүй болно гэж ижил төвшөнд очив. Ижил төвшөнд юу нэг ижил төвшөнд очих юм? Усны хэмжээ. Тэгэхээр энэ хоёр савтаа усны хэмжээ ижил төвшөнд очих гэсэн үг үү? Тийм ижил төвшөнд очив. Гэхдээ харин одоо бол жоохон хэмжээ нь ондоо юм да. Адилхан юм уу? Адилхан. Тэгээд энд очихдоо бас ногоон болно. Шар болно. Цэнхэр өнгөс ногоон өнгөс байна. Байж байгаа. Тэгэхээр энэ гурван сав гурлаа ижил төвшингийн устдаа олон гэсэн үг байна. Тийм ээ? Тэгжээж одоо дахиж ус одоо шиг орохгүйгээр зогсноо гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр энэ чинь цагийн дотор энэ шиг ингээд цалцаатгаар дамжаад энэ дотор ус өргөлдөх нь шүү дээ тийм. Одоо л яваад байгаа зү усныхаа тийм үү. Тэгэхээр эндээс чинь бол ингээд дамжаад яваад байх нь дээ. Дамжаал яваад байна. Тэгээ хэмжил төвшөнд очтлоо дамжих юм шүү дээ. Сонирхолтой судалгаа. За тэгээ цагийн дараа харъя одоо тэгвэл яах вэ? Тэгээд гол нь юу тайлбарлахыг хүсэж байгаа л энэ онлоороо. Юу одоо бидний амьдрал дээр харагдах зүйлсүүд нь юу вэ? Энгийнээр бол тэгээд доороос татлагын татах хүч татж байгаа. Тийм. Тэгээд бомбсын хоорондох нэвчих үзэгдэл явагдаж байгаа. Нэвчих үзэгдэл гэхээр бас цамц норох тий. Тэгээд бомбс хоорондын зайгаар орж байгаа л гэсэн үг юм байна. Тийм байж. Зөв. За ойлгомжтой байлаа. Дараагийн туршилтаа эсвэл бүх юм дээр чулуунд нэвчүү. Тэгэхээр тэр тухайн биетийн нягчлалтай холбоотой юу? Нягчл хамаагүй. Нягчл хамаагүй юу? Чин чулуунд одоо ус нэвчүү шингийн. Бомбсын хоорондын зайгаас хамаарна. Тийм. Тэгэхээр бөмбөсийн хоорондын зай гэхэр чинь бөмбөсийн хоорондын нягтыг сэрэг өндрөөс хамаахгүй гэж юу? Тийм. Бомбсын хоорондоо хэрэгт зайтай байна. Тэрүүгээр л багтаж гарна шүү дээ. Тийм. За дараагийн туршилт. Нэг чинь байна. Энэ бол цахилгаан цэнэгтэй холбоотой туршилгаа. Тэгээд эсрэг цэнгүүд таталцдаг, ижил цэнгүүд төсөлддөг. Тэгээд хоёр бие хоорондоо шүрэлсэхээр цэнэг нь хуваагддаг. Тийм. Энэ байдлаар энэ хөрсөнчөр буюу хонцраа ноосонд үрч цэнэгтэй болгоод
энэ лазанд хүргээд энэ төмөр нь цэнийг дамжуулагч гэдэг лаз. Тэр ихний ээлжинд бол цэнгийг үүсгэх юм байна тийм. Үүсгэхдээ бол одоо ийм үсгийг бэлтийг хоёр бэлтийн хоорондоо өргөл цэнийг үүснэ тийм. За. За ингээд цэнгийг үүсгэжлээ ихний ээлжинд. Тэгэхээр ийшээгээ энэний цэнийг нь одоо жишээлбэл 16 байхад энэ рүүгээ хүрэхэд 8 болно гэсэн үг. Шилжчихлээ хоолцсон юм байна. Тэгээд энэ гол дагаа төмөр нь энэ нөгөө лаз руугаа цэнгээ дамжуулж байгаа. Тэгэхээр цаашаа дамжуулахдаа бас талыгаа дамжуулах уу? Тийм. Тэгээ дөрөв болох уу цаашаа? Тийм. Дөрөв хоёр. Дахиад сонсоо юм хөөш. Одоо би ингээд хүн ба амьд биес ингээд цэнгийг маш хурдан өөртөө шингээж авдаг. Тэгээд амьд биес хурдан шингээж авах юм биш үү? Тийм ч амьдны ус үрээд байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр их хурдан хугацаанд байхгүй болчих тийм ээ. тийм. Цэнгээ дамжуулаад Тэр байгаа нэг цэнгийнхаа хэмжээгээс хамаарч байна Тийм. тийм. Урд хугацаанд дуусаад байгаа чинь. Өшөө удаан урчээд удаан байх юм бол бүр одоо удаан хэмжээгээр сайн цэнгээ дамжуулах нь. тийм. Энэ цэнийг ингээд цэнийг үүсэж байгаа бэлт чинь бас бэлтээсээ шалтгаалаад цэнийг үүснэ үүсэхгүй гэж байх уу ер нь? Хунц нь ноосонд үрэхээр ингээд үргэлж хасах цэнэгтэй байдаг. Тэгээд шил нь болохоор таванд үрэхээр үргэлж нэмэх цэнэгтэй байдаг учраас Одоо жишээ нь бид нар ноосон цамцэн дээр ингээд юм хурцмчгүй ингээд нэг үргэлжлэл тэгээд ус мөстэй ингээд зурлаад ингээд эн чинь бол тодорхой дээр цэнийг үүсчээд юм гэсэн. тийм цэнийг үүсгээд ингээд цахилгаанч байгаа. Тэгэхээр тухайн материалаас шалтгаалаад ондоо тийм ээ. Одоо хоёр шийдэл хоорондоо хязгаарч тодорхой хэмжээний цахилгаан үүсэхгүй. Энэрэг үүсэхгүй. Хоёр айрсал бас одоо тодорхой хэмжээний үүсэх болов үүсэхгүй. Үүсэх юм шүү. Үүсэхгүй. Тэгээд цахилгаанч Цахилгаанч тийм. Цэнийг бол цэнэгтэй ээжж дамжуулах юм да. Дамжуулах. Гарч чинь ингээд үргэлж гар үсэх үүсэхгүй. Цэнийг үүсэх. Тэгэхээр миний бодлоор бол ямар материал вэ гэдгээс хамаарат янз бүрийн төвшний цэнийг үүсэх байх л да. Их бага ч юм уу тийм. Тэгээ үргэлжлэлтэй хүчнээс шалтгаалдаг. Тийм тэгээ үргэлжлээс хамаарах тийм. Да энэ одоо бидний амьдралд юу харагдах вэ? Энэ саяны чиний ингээд дуурдаг чинь хонхон тэр дээр үе хонхон ингэж ажиллаж байгаагүй юм. Сахилгаан авчингууд. чинь юм татгаар ингэж За дээр үе хонхч бол юм татаад байна гэсэн. Сахилгаан хонхнууд ингэж дуурдгүй юм гэж. Авчтай мэдхгүй мэт тэрийг үзмээр. Дараа нэг туршилтаараас оруулмаар юм байна тийм. Тийм үү. Туршилтаасаа дамжуулаад. энэ туршилтыг бол Кулан ах нийсэн байгаа 1785 онд 40 буюу 49 настай та олж нийсэн. Хадвард. Тийм. Хадгалагчаад байж гэсэн үг юм тэгэхээр. Зүг. Энэ цэник одоо чинь яа тэгвэл нарны үүсгэрээр ингээд цахилгаан дээр гаргаж байгаа шүү дээ. Цахилгаан дээр хураагаа цэник хураалгаад тэр чинь бол нэг төрлийн бас цэник үүсгэж байгаа. Гэхдээ үргэлжлэл биш нараар цэник үүсгэж байгаа юм уу те. Тэгээд тэрийг энэ бол ерөнхийдөө эрчим хүчний онолтой бас тодорхой хэмжээгээр хамаатай бол таахгүй тэгэхээр цэник үүсгэх гэхээр нөгөө хоёр бүр үлсний бас болмоос цахилгаан цэник үүсэж байгаа. Эрчим хүчтэй албаа гэсэн. Яа, баярлалаа. Дараагийн туршилтаа. За дараагийн туршилт нь ижил цэгийн төсөлцөх үзэгдлийг харуулах байгаа. Аяхтай угаагч штэ. Тэгээд аяг угаахад тасаа айлгахад ашигладаг. Тэгээд тасаа айлгадаг шалтгаан нь гэвэл энэ аяхтай угаагч болон тасны цэгийн ижил байдаг гэсэн. Тэгээд аяхтай угаагч нь тасыг ижил цэгээр төлөвчж байгаа гэсэн үг байхгүй юу? Тийм учиртай юм уу? Тэгвэл аяхтай угаагчаас гадна савн байна. Бүх төрлийн одоо хэрэг айлгах тийм карантин. яа тэгнэ. Ижил цэнэгтэй юу гэж Цэнэгтэй ижил цэнэгтэй болчихж байгаа юм бол гол нь тос юу вэ? За анхнаасаа л тэгээд эсрэг ижил цэнэгтэй байдаг. Энэ юу вэ? Сүү. Сүү юм уу те? Тийм сүү чинь өөрөө таслаг шинжтэй тийм. Тийм тэгээд дээрээс нь бодог асгаж төлөж байгааг нь харуулсан. За. Энийг чинь ашиглаж тэгээд нөхдүүд аяг угаагч сав мав хийсэн байх нь шүү дээ тий. Яагаад цаангаргаараа хэр арилдагч
Би тэгээ мэддэггүй бол таах тий. Наараа бас орж штэ чи. Оо тийм ээ. За цагийн дараа нэр ажиллана. За энэ нэг юу хийж байгаа? Шингэхгүй шүү дээ. Түлхээд байд тий. Гагшин л хийж байна. Түлхээд байгаа ч тий. Энэ магадгүй сүү болон энэ будганы цэнийг нь ижил байгаа бол тоо. Энэ зүгээр бод. Ижил болохоор түлхэж байгаа юу? Ижил болохоор түлхэж байгаа шүү дээ. Тэгэж ижил хахаар төлөж байгаа. Эсрэг байсан бол таталцах байсан. Ийм үед бодохтой болсон биз дээ зүгээр. Тий. Энэ хөхийн тушаамд илүү тодорхой харагдах баг тий. За тэгээ. Яй. За дээрс найртаг угаачаал. Ариг тав угаач юм юм уу тий? Одоо харуулах чинь. Одоо яаж гадагш нь тэлэх үү гэдэг. Ингэж төлөж байгаа. Тийм байна. Эндээс ч хүмүүс тодорхой харагдах болов. Эхний ээлжинд бол фэригээ биш аяхтаа угаачаа хийхэд ингэж төлөж байгаа тийм үү. Тэгэд нэг нь төлөгцсөн болохоор одоо дахиж төлөхдөггүй алга болсон гэсэн үг. Одоо энэ сүүний татлаг шин чанар алга болсон. Яг энэ фэри хийсэн хэсэг бүр цав цав болчихлоо шүү дээ. Тийм. Фэринээс гадна хүрээлэгдэж цав цав болсон. Ингэж төлөж байгаа юм удаа харсан. Тийм дээ. Тэр үйлс бас төлөхөж харагдах байх үү дээ. Таслаг шин чанар нь алга болсон болохоор дахиж төлөхгүй л. Уян бүр алга болчихсон юм тий. Их сайн л ялгаж байгаа. За. Тэгэхээр одоо энэ янз бүрийн угаагчнуудыг хийхэд энэ химийн ч юм уу эсвэл физикийн ч юм уу энэ онол төр суурь хийдэг байх нь шүү дээ ер нь. Ижил цэнийг дээр л хийдэг. Харин нөгөө таталцдаг цавуу гээд тийм наалтан хашин чанарууд бас эсрэг цэнгээр юм хийдэг. За их баярлалаа хүүхдүүдтэй их баярлалаа сонирхолтой төвшөлт хийж үзүүллээ. Тэгээ энийг бас дараагийн хэсэгт байлгаж байгаа та бүхэнд үзүүлье. Харин одоо өнөө өглөө мэдээлэл өгөхгүй авч үзнэ үү?